Hi guys, it's Adna. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн бичлэг бол та хэдин хүсэн үлээдэг бичлэг байгаа. Залуу харагдуулах нууц. За энэ залуу харагдуулах нууц болохоор миний хувьд би яг өөрийнхөө туршлагаас болон сайхан ChatGPT-д, Google-д мэдээлэлүүд цуглуулад тэгээ тэр бүгдийг гоё нэгтгээд базаад яг гоё юм хэрэгтэй гэсэн мэдээллийг та хэддээ хүргэж чинь. Тэгээд яг өнөөдрийн энэ ярих гэж байгаа энэ бүх листүүд ер нь бол нэг тийм амар зарлагтай бол биш. Ерөөсөө тийм хитэн сая төгрөг одоо шууд гараад үрээд та яг гоё одоо залуу болно гэсэн тийм юм ерөөсөө биш. Тэгэхээр та хэд маань бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээ сайхан ингээд одоо эхлээд толгооноос эхлээд гоё дарааллын дагуу ярих гэж бас хичээнэ. Та хэд маань ойлгоорой. Энд чинь ингээд нэгэн зүйлээр залуу харагдах биш. Би бүр бүтэн биеэр нь ярих гад нилээн ингээд том сэдв юу нь бол авцсан байгаа. Тэгээ маш олон юм ярих учраас шууд хэдүүлээ гол ярианд орцгоё. Нэгдүгээр үсний засалт. За үсний засалтан дээр би юу ярих гад бэлдсэн бэ гэхлээр ер нь бол яг хүн өөрийнхөө нүүрнийхээ пропорцондоо гоё тохирсон тийм ихлээд үснийхээ тайралтыг илгүүлнэ. Миний анзаарснаар хүн бол үнэхээр өөр юм билээ. Зарим нэг хүнд яг ийм гоё зузаан тэгшгэн чолог амар тийм хүүхэд шиг те. Зарим нь болохоор бүр нэг ийм хитгэн ширхэг нэг одоо нэг иймэрхүү ингээд харагддаг чолог илүү гоё юм залуу харагдуулдаг. Ямар ч хүнд би бол чолог зохино гэж бол бодож байна. Тэгээ чолог тавих юм бол миний хувьд бас залуу харагддаг юм шиг санагдсан. Яа тэлэр яг ингээд амьдараа уулзангууд бид нар ч угаасаа ингээд духны үрчлээс үуч хүндлэн үрчлээс үүд чинь нүрээ бодонгууд бүр илүү их тодор гараад ирдэ штэ. Тэрийг чинь чолог сайхан нуугаад өгдөгөө. За тэгээд үсний яг тайралтаа зөв тайралтыг хийлэгчлээ. Тэрэн дээр нэмэх нь миний бодлоор ер нь бол урт ус хүн яг өөрийнхөө биеийнхээ өндөртөө тохирсон урт үстэй байх нь бас их цохимжтой юм билээ. Хэрвээ бүр үнэхээр урт үстэй болмоор их юм бол одоо миний биед бүр аль хүртэл урт ус бүр хэцийн одоо урт ус нь вэ гэдгээ өөрийнхөө өндөрөөрөө шийдэх. Би болохоор ингээд 165 өндөртэй байхгүй юу? Тэнгүүд миний зүгээр анзаарснаар би нэг одоо гэдэс одоо энэ болохоор нэг иймэрхүү үрж байгаа. За тэнгүүд дахиад энэчнээс доошогоо нэг эрдээний би урт үстэй байх юм бол миний өндөрт ер нь бол нэг юм хангалттай хит ингээл нэг юм үсэндээ дарагдцсан те тийж харагдахгүй юм шиг надад бас санагдаж байгаа. Одоо яг юм хүүс хүртэл гэсэн үг миний хувьд 165 м-ээс доошогоо өндөртэй хүн байх юм бол магадгүй нэг иймэрхүү ирээний үс ч юм уу те эсвэл энэс за урт байлаа гэхэд бүр нэг жоохон нэг иймэрхүү урт үс яг ийм гоё тэгш хэмтэй харагдах юм шиг санагдсан. Тэгээ яагаад би ингээд аль болох ингээд урт ус гэдэг байгаагээ гэхээр бид чинь одоо угаасаа 50-60 гараад нөгөө хөөрдөг болно те энэ хуйм муй ингээд ер нь ингээд нас ахих тусам ийм урт үсээ чинь ингээд арчлаад амарлаа хэлбэр гаргаад эсвэл одоо тий гой бүр ингээд эрүүл тойлгоор байлгахт нь ингээд арчилгаа энтер хийгээд байнга тэгээд угаасаа чадахгүй. Тэгэхээр хүн гоё юм залуу байхтаа л бүр хүснээрээ үсээрээ гоё ингээд оролдох хэрэгтэй юм шиг санагдсан. Гэхдээ бити ер нь аль болох ингээд тариулаарай л гэж би зүгээр хүсмээр байна. Би өөрөө амьдралдаа бүр байнгын ийм үстэй байдаг гэсэн бохгүй юу. Тэгээ миний одооны энэ үс бүр ингээд миний энэ 33 нас хүртэлх амьдралын туршид маань хамгийн урт үс энэ. Би энэ үсэндээ бүр амар дуртайгаа. Би дахиад энэс ч илүү урт ургуулах гэдэг. Одоо энэ ойрын 2 жилийнхаа хугацаанд яг өөрийнхөө хүсэж байгаа тэр би нэг уртан дээрээ очоод тэгээ яг тэр үе дээрээ гоё юм байнгын юм шатлалтай тайралт хийлгээд тэгээд тэр үстэйгээ би бүр маш олон жил ер нь удаан явмаар байгаа. Ерөөсөө ч би одоо ийм богинохон болгомооргүй байгаа. Бүр ингээд нэг ийм гоё юм богинохон бүр ийм халмаг-малмагтэй ийм эсвэл бүр ингээд нэг эрэгтэй хүнийх шиг ийм үсний засал зөгтөг хүмүүс гэж бас байдэн штэ. Тэгвэл тэр хүмүүс бүр яг онцгой хүмүүс шиг надад санагддаг. Үнэхээр хөөрхөн. Бүр үнэхээр үгээр хэлхийн аргагүй ямар ч үед тэр хүн ингээ хөөрхөн харагддаг. Тийм хүнд за бүр бүх төрлийн үсний тайрал зохио юм шиг надад санагдсан. Миний хувьд болохоор би үсэндээ үнэхээр хичээжж миний нүүрний одоо төрх маань арай илүү надад ингээд юм хөөрхөн харагдах, залуу харагдахад тусалж өгдөг туслах хэрэгсэл маань үнэхээр миний үс байдаг. За хоёр дахь зүйл маань болохоор хуйхны эрүүл байдал. Энэ хуйхны эрүүл байдлыг би ер нь бол усны мэрэгжилтэнгүүдээс хүртэл сонссон. Хуйх хэрвээ эрүүл чиглэг гой чанга байж чадах юм бол энэ нүүрний арьсанд нөлөөлдөг гэсэн.
Дан ганцхан ингээл арьсаа арчлаад байх биш. Энэ нүүрний арьс чинь өөрөө энэ хуухнаас гаралтай учраас эхлээд хамгийн түрүүнд таны хуухь гоё чанга, эрүүл, чиглэг байх хэрэгтэй юм билий. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ та салонд очиж хуухаа гуйжуулдаг бол салонд доор хаяж та сард нэг удаа заавал хуухаа гуйжуулж агаарай. Гэртээ хуухаа гуйжуулдаг бол 7 хоногт заавал доор хаяж нэг удаа бүр заавал хуухаа гуйжуулж агаарай. Тэгээд үсээ угаах болгондоо угаасны дараа болгондоо хуухны тоник түрхнэ. Тэгжиж энэ хуухны эрүүл байдал гоё чанга, энэ булцуунууд нь гоё чанга, чиглэг энэ байдалд нь байнгын ингээд тусалж байгаа гэсэн үг. Эн чинь өөрөө ингээд нүүртэй маш холбоотой байдаг эрхтэй юм билээ. За 3 дугаарт арьс арчилгаа. За энэ бол үнэхээр том сэдв шүү дээ. Би арьс арчилгааны тухай бас юм glow up типүүдийг өмнө нь би зөндөө оруулсан. Part 1, 2, 3 гэд бүр 3 бичлэг байгаа. Та тэр 3 бичлэгийг үзээд үзээрэй. Яг энэ болохоор бүр ингээд арьс талаасаа ярьсан glow up-ийн типүүд байгаа. Залуу харагдах дээр арьс арчилгаан дээр би юу хэлмээр байна гэхлээр арьсыг маш гоё чиглэг харагдуулах дээр л анхаарах хэрэгтэй. Чиглэг арьс илүү тийм толгоор гоё залуу харагддаг. Тэгэхээр чигшлийг бүр үнэхээр яг номер 1-т тавиад дараа нь арьсны хамгаалтын бүрхүүлээч гэсэн байнгын бат бөх эрүүл байх дээр нь гоё анхаарах хэрэгтэй. Би арьс арчилгаан дээр бол энэ удаа бол яг ийм л жижигхэн зүйлийг бол хэлмээр байна. 4-дүгээрт хэрвээ та наснаасаа залуу харагдмаар байвал өдөр болгон нарны хамгаалалт түрхээрээ SPF бүр маш чухал. Энэ бол бүр маш чухал. Энэ тэгээ дээрэс нь хамгийн үр дүнтэй нүдэнд шууд ингээ үр дүнгээ үзүүлж харуулж чаддаг аргуудын нэг шүү. Бүр үнэхээр. За 5 дугаарт нүүр бодолт руу орцгоё. За нүүр бодолтон дээр бүр яг ингээл та эдтэй шууд үр дүн ингээд харуулж чадахгүй ч гэсэн би зүгээр амаараа аль чадхаараа хэлий. Дээрээс нь бас зураг хөргнүүд ч гэсэн би аль чадхаараа оруулахыг хичээн. За нүүр бодолтон дээр би юу хэлмээр байна гэхээр хамгийн эхлээд хөмсөг өнгө нь гоё юм зөөлхөн өнгөтэй хэлбэр нь болохоор хит тийм одоо өнцөг гарсан эсвэл бүр юм зураас гарсан тийм биш байх юм бол бас энэ гой залуу харагддаг юм шиг санагдсан. Тэгээ суур болохоор мэдээж багц зэргийн өөрийнхөө арьсны өнгнөөс 0.5-аар ч юм уу цайвар суур тавихыг хичээгээрээ. Кремний их бага тунгаа бас яг гоё юм зөвхт харуулад өгөх юм бол арьс чинь бүр илээ юм толлохор харагддаг. Хитрхи бүр одоо нөө cushion foundation-ы багтуулчих юм бол арьс чинь жоох юм барцаагаад юм хуурай шилттэй ч юм уу те хуурай шилттэй байх юм бол арьс чинь ерөөсөө тийм толлохор залуу харагдахгүй. Тэгэхээр яг тунг нь бүр үнэхээр гоё яг тааруулж чадах юм бол одоо нөө мейкапгүй царайнаасаа илүү бүр таны арьс чинь гоё татцсан юм шиг болоод өгдөг. Тэгээ нүдний будалтан дээр болохоор ер нь бол ийм cut crease эсвэл хар бараан smoky будалтнууд эдэн штэ бүр ийм хар smoky те тиймэрхүү будалтнаас жоохон зайлсхийгээд өгөх юм бол тэг гоё ийм саанууд гоё оруулаад өгөх юм бол илүү нүдний тэр нэг цөцгийг хүртэл ингээд ийм гялтганаад гялалзаад идэм шиг санагдсан. Тэгэхээр тэр нь гоё залуу харагдуулдаг. Тэгээ хит бүр ийм сүүдэр ингээд илт тавьсан ингээд мэдэгддэг шүү дээ. Одоо ингээд хажууд шарангууд бүр яг ингээд сүүдэр ингээд тавьсан те. Тийм их сүүдэр ер нь нүрэндээ үсэхгүй байх юм бол бас айгүй гоё юм. Залуу харагдсан юм шиг надад бол анзаарчихсан. Тэгээ зарим хүмүүст бол үнэхээр тэр нөгөө нэг гоё юм glowy гялтгаар тэр бодолтууд шүү дээ. Тэр бодолт бол үнэхээр зарим хүндээ үнэхээр гоё залуу харагддаг. Надад бол үгүй надад нэр би овоо саяхнаас нэг жил мөлийн өмнөөс л овоо уруулаа нэг глоссдаг болсон. Тэрнээс би бүр бүтэн майт явдаг. Тэр нь ч илүү намайг нэг юм арай наснаасаа залуу харагдахад туслаад идэм шиг өрнөл санагдаг. Зарим хүмүүст бол яг ийм майт бодолт биш нэг бүр ийм glowy бодолт бол үнэхээр гоё харагддаг. Тэр бол үнэн. За дараагийн зүйл нь болохоор хүзүү болон гарны арчилгаа. Хүзүү гарны арчилгааг битгий мартаарай. Бүр байнга арчилж агаарай. Нүрээ арчилж байхдаа байнгын хүзүү рүүгээ бүх бүтээгдэхүүнээ дүрхэж агаарай. Гарн дээр болохоор гараа ингээд арчилгаа хэрвээ та мартаад байх юм бол заяа. Гараа угаадаг бүх газартаа гарын тос авч тавьчих. Бүр ингээд жижигэн чамаагүй. 0-доо гараа угаадаг те. Тэгэхээр 0-доо нэг гарын тос тавьж явах. Хэрвээ галтгоонд аяхтаа угаадаг бол яг тэр аяхтаа угаадаг газартаа бас гарын тос авч тавьчих. Хувцаа хаана өмсч гардیں те. Яг тэр хувцсны шүүгийнхаа тэр хавцаана бас гарын тос авч тавьчих. Орондоо бас ороод унтахынхаа өмнө те орныхаа хажууд бас гарын тос авч тавьчих. Дээрэс нь ажил дээрээ бүр яг компьютерийн хажууд бүр ингээд гарын тос ил тавьчих. Тэгэх юм бол та ажил дээрээ 0 орлоо гараа угаалаа ширээн дээр ирж суулаа. Гараа байнга тосолж яах гэсэн үг. Гар болын хүзүүч ингээ юм жижиг юм мөртлөө үнэхээр хүний гоё юм
зөв зэгцтэй гоё толгоор залуу харагдахтанаас гоё тусалдаг шүү. Дараагийн зүйл болохоор шүдний эрүүл мэнд. За энэ шүд дээр болохоор үнэхээр тийм те цав цагаан шүдтэй. Эсвэл бүр ингээл тэв тэгшхэн гоё юм яг нөгөө бөөрийнхий гоё юм хэлбэртэй байх хэрэгтэй байдаг шүү дээ. Бүр яг гоё юм бөөрийнхий тэгш хэмтэй те. Тийм байх албагүй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр шүд тийм одоо эрүүл байх хэрэгтэй. Амны өндөч эрүүл авах хэрэгтэй. Хоолой чи эрүүл авах хэрэгтэй. Тэгэх юм бол ятчил таны амнаас тэр одоо эвгүй таагүй өнөр ерөөс гарахгүй гэсэн үг. Шүдний тэр зай бас айгу хүнийг гоё юм залуу харагдахтаас тусалт юм билээ. Хэрвээ намайг бүр миний бичлэгийг анханасаа үзчихсэн хүн байх юм бол та хэд мэдж байгаа миний доотлын энэ шүдэ штэ. Энэ шүд маань одоо нэг шүд маань жоохон ингээд хажууд шиг дали тэнгүүд нэг хоорондоо юм зай гараад тэр зайгаа би шүдээ ингээд зайг нөхөлцсөн байхгүй юу? Хоёр шүдний голд нь ингээд нөхөлт хийлгүүлсэн. Тэг энэ бүр үнэхээр гоё харагдаж байгаа надад. Нэг тийм жижиг юм шиг мөртлөө бүр үнэхээр бүр шал ондоо харагдуулж байгаа нэрнгэсээ. Энийг бас дээрэс нь манай аав намайг бүр чи нэг наадхаа очоод нэг шүдний имлэгт очоод нэг нөхүүлч хэлдэ наа чи муухай харагдаад байна гэд бүр манай аав бас хэлжсэн заяа. Йоо тэгээ би бүр тэрийг нэг хитэн жил за гэж явж байгаад би сая өвөл очоод энэ шүднийхаа яг энэ гол нөгөө бичлэг гэдэг баснасаж дээрээс нь яг ингээ бичлэгэн дээр өөрийг харсан чинь тэр шүд бүр ингээд яалтчгүй ингээ би өөрөө ингээ эдит хийхдээ миний нүд өөрөө миний тэр шүд рүү яваад байгаа байхгүй би өөрөө эдит хийхдээ тэгэл тэнгуүтэй шүд угаасаа муу харагдаад би нэг хитэн бичлэгийн дараа цаацаа би шүдээ ямар тааш тэр очоод тэр нэг зайг нэг нөхөлтэй юм миний хилээд үзээгээд шууд очоод зэрэглээд оцсон. Тэгээ би нөхүүлсэн үнэхээр шал ондоо бүр маш том өөрчлөлт миний хувьд бүр үнэхээр том өөрчлөлт гарсан. Тэгэхээр гоё юм эрүүл шүд инээмсэглэх юм бол үнэхээр гоё залуу харагдана. За дараа нь нүдэн дээрээ би үнэхээр ярмаар байгаа юм аа нүдний цэцгий. Энэ нүдний цэцгий чинь үнэхээр гоё ингээд хамгаалахгүй болдгоо мэлээ шүү. Энд жил ирэх тусам шарлаа л идэм билээ. Тэгэхээр нүдээ гоё угааж сурах хэрэгтэй, цэвэрлж сурах хэрэгтэй юм билээ. За өдөр болгон ингээд нүдээ ингээд угаадаггүй маа гэхэд за ядаж 7 хоногт нэгээс 2 удаа ч гэсэн ингээд нүдээ ингээд угаажих хэрэгтэй юм байна. Тэгээд нүдний эргэн тойрны одоо тэр арьсаа байнгын цохны тоос түрхэх те нүдээ одоо нэг баг нухах тэр тал дээрээ нүдээ үнэхээр гоё юм арчлаад өгөөрэй. Гэт шарлагаас нь бас ингээд байнгын ингээд анзаарч агаарэ. Нүд юу нэгээ шарлаад эхлэх юм бол энэ яалтчгүй насаасаа илүү жоохон урж харагдах те тэр тал дээр угаасаа яг ингээд нөлөөлт юм байлээ шүү. Би одоо яг ингээд дээрээс ингээд доош яваад байгаа хгүй. За дараа нь уруулан дээр шүү те. Та хэд миний өмнөх бичлэгийг үзсэн нөгөө glow up хийхэд маань тусалсан нөлөөсөн зүйлүүд маань гэдэг би ерөөсөө тэд нар хийсэндээ харамсахгүй байгаа гэсэн. Тэр бичлэгэн дээрээ би уруулны тухай ярьсан. Би урууландаа филлер хийлгэсэн. 3 жилийн өмнө би 1 мг филлер урууландаа хийлгэсэн. Уруулаа одоо ингээд анзаарангууд уруулны чийгшил гэдэг юм хүнийг бас айгүй гоё юм залуу харагдуулт юм билээ. Заавал би та нарыг урууландаа филлер хийлгэх гэж бол хэлгээгүй шүү. Энэ дээр юу хэлэх гэдэг вэ гэхээр уруулаа байнгын тэр одоо вазлин юм уу, баалам юм уу, ойл юм уу зүгээр байнга түрхэж явах. Өглөөс ирлээ, арьсаа арчиллаа, арьсаа арчиллангуудаа шууд уруулан дээр ингээд тос түрхэх. Уруулны ойл мэдгүй одоо юу та хэрэгэлдэм, баалам хэрэгэлдэм үү те, юу хэрэгэлдэм, таны уруулыг юу гоо чийшилтэй харагдуулдаг. Яг тэргээ түрхэх. Өдрийн турш бас дахиад тэргээ түрхэх, орой унтахтаа ч гэсэн тэргээ түрхэж унтах. Бүр яг тэр ингээд заншил болгох. Тэгээд эргээ мартахад юм бол яг түрүүний нөгөө гарын тустай адилхан та орныхон хажууд уруулны тэр түрхдэг чийшүүлдэг юм аа тавьчих. Энэ ингээд уруул өөрөө бүр айгүй юм өвчлөөтэй эрэхтэй юм билээ шүү дээ. Тэгэнгүүт энэ уруул ингээд юм хуурай шилттэй өвчлөөнүүд ингээд юм их харагдаад ах юм бол эн чинь бас л хүнийг юм ядруу, гундуу тийж харагдахад нь нөлөөлт юм билээ шүү. Тэгэхээр уруул гоё юм чийгшилтэй гоё юм эрүүл харагдах юм бол таныг бас гоё залуу харагдуулна. За дараа нь мэдээж инээмсгэл битгий хөмсөө за ингээд битгий юм нүүрний одоо нөө мимик их гарга зүгээр л гоё инээмсгэл эсвэл гоё юм тайван төлөв царайг ингээд зүгээр л гоё байнгын гаргаж явах. Тэгээ бас дээрэс нь энэ эрүүнийхэн булчинг гоё юм сул байлгах хэрэгтэй юм гинэ. Энэ гоё юм сул ах тусмаа эрүүг ингээд байнг ингээд чангалaalтай бүр ингээд шүдэ байнг 100-аад ч юм уу те. Юу ингээд юм эрүүгээ гоё юм сулалж өгч чадах юм бол энэ бас залуу харагдах тусалдаг гэж шүү. За дараа нь одоо ингээ бүтэн бие ярьчих. Бүтэн биен дээр болохоор биеийн жин. За биеийн жин дээр би юу ярмаар байна гэхээр хит тархан биш, хит туранхай биш. Энэний яг гол нь дээрэс нь та булчингийнхаа маасыг алдахгүй дээр бас
байнгын хичээж агаарэ. Ер нь хүн ингээд нас явах тусам хэрвээ булчангаа хадгалж чадах юм бол байнгын л гоё юм залуу харагддаг юм билэ. Ингээд бүтэн биеэ ярьсан чинь мэдээж биеийн байрлал маш чухал. Мөрөө бөхтөлгөөд ингээд толгоогоо ингээд ийм урагшаага хүзүүгээ ингээд ийм урагшаага болгодог штэ. Ингэхгүй ер нь ингээд хичээж агаарэ. Алхахтаа хүртэлтэй ямар байрлалаар алхах бол ингээд зүгээр өгөхлөр таны ингээд энэ тагцнаас чинь ингээд байнгын нэг юм ингээд дээрээс чинь ингээд татаад байгаа юм шиг те. Яг тийм байрлалыг байнгын та тогтмол ингээд авч явж явах юм бол маш тийм гоё ирч хүчтэй залуулаг харагдана гэсэн. Алхахтаач тэр зүгээр ингээд сууж явахтаач тэр эмэгтэй хүн дээр гоё ингээд тайлбарлах юм бол таныг гоё юм цэгцтэй, эмэгтэйлэг нэг тийм эрхэмсэг тийж харагдуулна гэсэн. Одоо ингээд намайг харлаа тий. Би одоо ингээд мөрөө ингээд унжуулаад ингээд толгоогоо ингээд урагшаа гэх юм бол ямар харагдаж байна. А ингэнгүүтээ одоо энэ байрлаасаа би ингээд яг толгооны яг дагцнаас ингээд юм татж байгаа юм шиг тий. Ийм байвал ямар харагдаж байна. Ийм байрлалаар хүнтэй ингээд юм ярил ямар харагдаж байна. Ийм байрлалтай тантай юм ярил ямар харагдаж байна. За дараагийн зүйл маань бол мэдээж нэмэлт витамин. Нэмэлт витаминыг би зүгээр бүхэлд нь ярьж байгаа шүү. Дархлааных дээрэс нь гоё харагдах талаасаа гэд энэ бүгдийгээ гоё юм цогцлоож ууж сурах. Яг нөгөө уухсаа тунгаар нуух те. Улиралдаа нэг удаа уухсаа улиралдаа нэг удаа уун. Өдөр болгон уухсаа өдөр болгон уун те. Жилдээ нэг удаа уудаг бол жилдээ нэг л удаа уугаад тэр курсын дуусчих ч юм уу те. Зөв цогцтой ууж сурах. За ингээд витамин уух тухай ярангуут дараагийн ярих зүйл маань болохоор урьдчилан сэргийлэх үзлэг. Бүтэн биеийн шинжилгээ гэсэн үг. За энэ бүтэн биеийн шинжилгээг энэ ч угаасаа ингэ настай байдаг шүү дээ. Миний хамгийн анхны ажил чинь би амьдралын даатгалын газар ажиллаж байсан хгүй тэнгууд би урьдчилан сэргийлэх үзлэг мэслэгээд энэ талаар ер нь л жоохон мэдлэгтэй байгаа байхгүй юу? Амьдралын туршлагаас харах юм бол 40 хүртлээ 2 жилдээ нэг удаа заавал бүтэн биеийн шинжилгээнд орж байх. Тэгээд 40 гараад эхлэхээрээ жилдээ нэг удаа бүр заавал та бүтэн биеийн шинжилгээ хийлгүүлэх. Тэгээд 50 юм уу 55 юм уу те тэтгэврт гарсан наснаасаа хойш та жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орж байх. Тэрний үс өглөө 6 сар тутам гэсэн. Тэгэхээр энэ одоо шинжилгээнийхээ хариугаар та ямар витамин уух хэрэгтэй байна те тэр болгон чинь ингээ хугацаатайгаа гой гараад ирнэ штэ. Тэгэхээр яг тэрэндээ гой зориулаад витаминууд авах, дархлаагаач дэмжих хэрэгтэй, арьсныхаа гой байдлыг ч гэсэн хадгалж үлдэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол та гоё залуу харагданаа. Сайн унт. Сайн унт гэдэг маань гэхдээ та яг зөв цагтаа хангалттай нойроо авахыг хэлж байгаа маа. Гэхдээ ингээд яг зөв цагтаа гэж тэнгууд уг нь бол ингээд 10-аас унтах хэрэгтэй гэдэг нь шүү дээ. За яг үнэндээ бодит амьдрал дээр 10-аас унтчихэнийг үл үгүй ээ тэгж үнэхээр чадахгүй байна. Ганц би хүмүүс бол магадгүй ингээд унтах тийм тохиолдол гарч байгаа байх. А яг хүүхдтэй хүмүүсийн хувьд мэдгүй миний амьдралд бол би бүр хамгийн эртдээ 10:30-аас унтдаг. Оройн ингээл 9 цагаас ахуулаад энэ гэрт чи ингээл яг нөгөө оройны унтах бэлтгэлийн бүх юм чи ингээл өрөндөө штэ. Хідүү хүүхдтэй те тэр бүх хүүхдүүдийн нүүр гар шүү дуугаан те өөрөө ч гэсэн нүүр гар шүдээ уугаан. Да тэр бүх хүүхдүүдийн хувц сунрыг нь унтлагын хувцыг нь өмсүүлээд ор дээрээ засаад өөрөө ч гэсэн унтлагын хувцыг өмсөөл ор дээрээ засаал те. Тэгэл нөгөөдүүлийг чинь оронд нь оруулаад тэгэл тэр чинь орондоо орлоо шууд нүдэн анлаа тэр чинь тас унтчихгүй штэ. Нэг унтах гэж нэг 20-30 минут тас тэд нар чинь хөөх ингээ хөрвөөгөөд те хүн л юм чинь бид нар ч гэсэн орондоо оронгуудаа шууд нүдэн анил тас унтдаггүй штэ хүүхэд ч гэсэн яг адилхан те тэгэхээр орондоо ороод унтахсаа яриад 20-30 минут болно 9:30 гэхэд манай гэрийн бүх ингээл гэрэл унтарлаа гэхэд яг үнэндээ унтж байгаа цаг маань бүр яг ингээ нойрондоо орох цаг маань бол яг 10:30 л байдаг. Яаж яат хүүхдүүд чинь яг ингээд орондоо ороод гэрэл унтраад хав харанхууд хүүхд яг юм ярмаар санагдаад дуухгүй юу? Танаа хүүхдүүд тэгдэг үү? Манай хүүхдүүд лав тэгдэг. Тэгэл нөгөө юмаа яриад, юм асуугаал, тэр өдөртөө юу болсон, яасан, тэгэл нүг сэтгэлээ хуваалцаал те. Хүү яг нэг юм дотны яриан яг тэр харанхууд унтах жахад орон дотор өрнөдөг. Тэгэнгүүт тэрий чинь ингээд шууд ингээд онт гэхэд ахгүй шүү дээ. Яаж ч нэг 10 минут, 15 минут ярих хэрэгтэй болдог. Тэгээд тэрийг нь яриаг нь сонсно, хариултыг нөгөө тэгсээрээ л мэдгүй яг үнэндээ амьдрал дээр 10:30 гэж л унтж байна. За тэгэхээр бүтэн 8 цаг унтаарай гингүүт хэрвээ миний над шиг ингээд 10:30-аас унтж байгаа бол тэ ингээд тоолоод үзэнгүүт оройн 10:30-аас өглөөний 6 цаг 30 минут хүртэл яг гоё ингээ унтаа сурчхаа. За дараагийн зүйл маань ус уухаа. Энийг бүгд мэдж байгаа. Усыг маш сайн уух хэрэгтэй. Дээрэс нь таны бас нөө биеийн жингээс чинь хэрэг ус уух хэмжээ чинь гараад ирнэ. 2.5 литрээс 3 литр гээд хэмжээ чинь гараад ирнэ. Тэгээд кофе хэрвээ их уудаг те газтай ундаа эсвэл мөнгөтэй зүйл их уудаг бол тэрнийхээ хэмжээгээр бүр ингээ даблдаж та ус уугаарэ. Кофе их уудаг бол бүр заавал 3 литр усыг өдөрт заавал уугаарай.
Кофе чин өөрөө хүний биеийн шингэнийг миний биеэс ингээ гадагшлуулаад байдаг зүйл ахгүй юу? Уг нь бол би ус уугаад биеийнхаа тэгээ бүхэл биеийнхаа арьсыг гоё юм чийшилтэй байлгамаар байтал кофе уунгууд тэр кофе чинь миний бүх энэ одоо биеийн доторгоо шингэнийг ингээд ууршуулад байгаа гэсэн үг байхгүй юу? За дараа нь мэдээж зөв хооллолт. За энийг угаасаа бүх хүмүүс бүгд ярьдаг аа. За энэ зөв хооллолтын дээр уураг, ноогоо, жимс тэ эрүүл өөх тосыг яг зөв зохистой гоё авч байх. Хит их сахарын хэрэглээгээ багасгах. Хэдүүлээ явжлаа шүү. За дуусгаал шүү. Хүлээж лагаараа та хэд маань. За 18 дахь зүйл маань болохоор мансууруулах бодис, цогтууруулах ундаа одоо ямар нэгэн тэр одоо болохгүй зүйлийг хэрэглэхгүй байх. Одоо бүр үнэхээр хэрэглэхгүй байж чадахгүй байх юм бол багасга. Хэрвээ та үнэхээр залуу хардмаар байвал тамхиг бол зүгээр л хасчмаар л байгаа шүү. Алкогольны төрлийг бол за үнэхээр уух хэрвээ шаардлага гарсан бол маш ховор баг уугаарай. Та хэд маань яг ингээ анзаарч ирсэн үү? Алкогол уусны дараа таны арьс бүр ингээд агин мухай холцруудтай шүү дээ. Анзаарч ирсэн үү? Дараагийн ярих зүйл маань болохоор энэ та болон биднээс бүр үнэхээр хамаардгүй нэг зүйл байгаа. Тэр бол генетик. Энэ ген гэдэг зүйл чинь өөрөө угаасаа төрөлхийн цаанаасаа бас залуу харагддаг хүн байж болноо. Тим генетиктэй бол та үнэхээр азтай байна. Энэ үнэхээр та биднээс шалтгаалгүй зүйл, цаанаасаа бидэнд зүгээр ингээд зориулагдсан зүйл. Магадгүй би бас яг өөрөө тэгж боддог байхгүй. Миний генд нэг тийм наснаасаа 1-2 насаарч болтугай бүр ингээд залуу харагддаг. Надад тийм нэг ген байдаг байх гэж би бол боддог. Яна энэ нар та нарт айгүй хэцүү муухай харагдаж гин үү? Бичлэг үүсгээр нар ингээд их нөлөөлөд байх юм бол зүгээр сонсчоорой. За 20 дахь ярих зүйл маань болохоор унтах байрлал. За энэ унтах байрлал дээр бол аль болохгүй ингээд дээшээ харж унтахыг хичээгээрэй. Тэгж чадах юм бол таны аль нэг талын нүүрний чинь арьс сулрах, чангарах тэр зүйл байхгүй байх юм бол гоё залуу харагдана. Аль нэг тал чинь ингээд хит чангарцсан аль нэг тал нь хит суларсан байх юм бол угаасаа нүүрний байрлал чинь тэгш бус хэмд орчхоор наснаасаа илүү залуу харагдах наснаасаа илүү уурж харагдахад нөлөөлт юм билээ шүү. За ингээд дараагийн ярих зүйл маань бол үнэхээр жоохон юм том сэдв байгаа. Гэхдээ энэ зүгээр гоё юм товчлоод ярьчээ. Сэтгэл зүй. Сэтгэл зүйдэр би юу ярмаар байна гэхээр хэрвээ та стресстэй байвал тэр стрессээ аль болох тийм урт хугацаанд хоримтлуулахгүй байхыг хичээгээрэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр та стрессээ тайлж сурах хэрэгтэй. Тэгэхээр та өөрөө өөрийгөө олно гэсэн үг. Та яавал стресс чинь тайлагдж чинь те бүр юм жижигхэн юм байж болно штэ. Би бүр юм том юм юусоо яриаггүй шүү. Зүгээр л та гэрийнхаа энэ те хог новшоо цэвэрлдэг. Эсвэл энэ хувцаа цэгцэлдэг, мейкапа, арьс ашлагаагаа цэгцэлждэг, тэнгүүдээ сайхан усанд орчдөг. Ингээл нэг гой гэрээ цэвэрлээл, гэрээ цэгцлээл усан орсны дараа таны үнэхээр ингээд нэг юм дотроос чи ингээл нэг юм хар юм аваа хийсэн юм шиг те. Тийм гоё юм тайвшрал өгчээвэл энэ таны стресс тайлгч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гоё юм тайван, тогтун, тийм байдал дээр өөрийгөө олоод сурах хэрэгтэй. Хэрвээ та тэгж чадах юм бол гоё юм залуу харагдахад чинь тусалнаа. Энэ гоё сэтгэл зүй тайван, стрессээ хоримтлуулдаггүй, стресстэж болно шүү дээ хүн угаасаа. Баян стрессэх юм угаасаа энэ амьдралд чинь болж байна. Гадаа ингээл гадаа гарах гэртэй байх ямар ч ялгаагүй нийгмийн харилцаанд орох орохгүйсэн ч гэсэн хамаагүй бүх тохиолдолд угаасаа таныг стресс дарайл өнгөрнө. Тэр тохиолдолд та тэр стрессийг тайлал сурч хэрэгтэй. Тийж гоё тайлж сурч чадах юм бол таны нүдний чинь гаал цогч нь хүртэл байнгын гоё юм хасаалттай байна. За дараагийн ярих зүйл маань ч гэсэн байнга л хүмүүсийн ярьдаг зүйл хөдөлгөөн. За энэ хөдөлгөөн дээр би ерөөсөөч таныг йога хий, пилатес хий, жим хий, спортоор хичээл гэж хэлэхгүй. Юу хэлмээр байна вэ гэхээр алхах. Алхалт бүр заавал чухал. Алхалт. Магадгүй гэртээ суугаа хүүхдээ хардаг хүн байх юм бол нэг одоо өдөр болгон орж гардаггүй байх юм бол та нэг гарах тохиолдол гарлаа гэхэд машин бити унаа. Зүгээр л алхачих. Амар сайн алхаж чадахгүй гэх юм бол зүгээр 5 км дотроо алхачих. Өдөр болгон хэрвээ ажилдаа явдаг хүн байх юм бол бас л ажилласаа ирж очихдоо хэрвээ тэр нэг 5 км дотор газар явах юм бол алхаал сурчих. Тэгжил чадах юм бол таны энэ бүтэн биеийн байдал чинь гоё юм эрүүл, чирэг, дээрэс нь залуу харагдана л гэсэн үг шүү дээ. Хүн болгон л юу нэг юм амьдралын хэм маяг чинь байнгын завгүй байгаа шүү дээ. Тэр үед ингээл за би нэг спортоор хичээлэх бол болохгүй, за би нэг пилатес явах бол болохгүй гэл нөгөө нэг юм завгүй хэм маягта нэг юм ингээ шингээх гээл тэнгүүтээ нөгөө гэр бүлийн цаг нь байхгүй болчдаг те хүүхдтэд зарцуулах цаг нь багасчдаг.
Тэгэхээр яаж хийх вүлэр зүгээр алхалтыг хөвшүүлээд өгчхөө. Алхаад сурчхаал гэж хэлгээд байгаа. За хэдүүлээ яг дуусгач шүү. Хамгийн сүүлд ярих зүйл маань болохоор би шууд зөв өнгө хэлчихье. За энэ зөв өнгөн дээрээ би нэгдүгээр хувцлалтыг оруулчихъя. Энэ хувцлалтан дээр болохоор та хит байруу эсвэл хит сул гэхээсээ илүү гоё юм биеийг зөв харагдуулдаг тийм хувцлалтыг хийгээд үзээрэй. Биеийн пропорцийг ингээ гоё зөв харагдуулна гэсэн үг шүү дээ. Тэнгүүт тэр биеийн пропорцийг зөв харагдуулах гэдэг дээр заавал та тренд дагах ерөөсөө албагүй. Та гол нь өөрийнхөө зөв өнгөө олж чадах юм бол өөртөө зөгтөг тэр өнгөө л олж чадах юм бол зүгээр л гоё залуу харагдана. Зөв өнгө гэхэр чинь хүн болгон л баг сонсч ирсэн зүйл шүү дээ. Ер нь бол хувийн өнгө гэд. Тэр хувийн өнгөө хэрвээ та тодорхойлуулсан бол тэр хувийн өнгөн дээр чинь бүр танд ингээд таарах одоо тэр нэг хувцсны материал гэж бас байгаа штэ. Энэ хувцсны материал хүртэл чухал гэдэг. Энэ хувцсны материал, энэ хувцсны хээ хуар, зураглал гэд тэр болгон чинь энэ зөв өнгөн дээр гараад ирдэг. Тэгэхээр тэр зөв өнгөө олоод, зөв хувцлалтын хэм маягаа олоод, зөв материал, зөв хээ хуараа олчих юм бол таныг заавал тренд дагахгүйгээр та гоё залуу харагдана шүү. За өнөөдрийн залуу харагдах энэ том сэдвийг би үнэхээр ярих гэж хичээсэн шүү. Энэ угаасаа орчин цаг чинь байнгын өөрчлөгдөж байгаа учраас хэрвээ би одоо энэ ярьсан зүйлээсээ илүү өөр зүйл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас эсвэл гоё юм сонсож мэдэж авсан мэдээллүүд байх юм бол би тэр болгоныг апдейт хийгээд яваад залуу харагдуулах тип гэд одоо энэ бичлэгээ би залуу харагдуулах тип магадгүй part 1 дараагийнх нь part 2 гэд байнгын би апдейт хийгээд яваад гоё шин юм юу л мэдэж авч ийн би тэр болгоныгоо хуваалцахыг үнэхээр хичээдэг. Тэгээд дараагийн бичлэг бол мэдээж миний honest арьс арчилгааны honest review хүлээгдэж байна. 8 сарын худалдаа авалттай бас ингээд орох гэж байна. Тэгээд та хэд маань бичлэгээ гоё хүлээж агаарай. Би та хэдийнхаа үнэхээр like, subscribe, share энэ үйлдэлүүдээр чинь үнэхээр урам авч явдсан шүү. Тэгээд гоё комент бичдэг хүмүүстээ бүр маш их баярлалаа. Комент бичнэ гэдэг чинь бүр үнэхээр гоё амар том сэтгэл ахгүй юу? Би бол тэгж боддог. Комент бичих хэмжээний би бичлэг хийсэн гэж бодохоор л бүр ингээд амар баярлдаг. Би бүр нэг комент ирэхэд л вау. Энэ хүнээс бүр ингээд гараа хөдөлгөхтэй бүр тийм үйлдэл хийх хүртэл нь би бичлэг хийсэн байж дээ гэж бодохоор би тэрнээс урам аваад өшөө илүү би юу хийж болох уу гэж бүр ингээд толгоо гашилгаад байж идэв шүү. Өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсан та нартай бүр маш их баярлалаа. Одно байла. It's Одно. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.